Харгуун ингэ ясгаад нэг тийж ирж штэ. Харган хүний юу анцгаадаа дөө. Австралийн ингээд одоо parental leave policy энэ ингээд харах юм бол бас нэлээд дайчгүй. Тийм үү? Тийм бас хэлдэг байхгүй. Яг эндээс нэг энэ хүртэл метрлээд $360 чаржилт юм аа гэх. Тэгэл хоёрт trimester эхлэнгүүд тэгэл ерөөсөө ёстой жинхэнэ цоглог чамд гэсэн үү? Тийм, хоёр дахь дээрээ. Тийм, хамгийн цоглог дээрээ те, цоглог дээрээ тавьсан ёо. Look at the camera. Oi. Say hello. Wow. That for me cheese. Wee. Wow. I'm gonna lay down. Yeah. See? Okay. Yeah. Clean it. Ah! Hello. Okay. Okay. Тамацханаа туяа байна энэ гайхамшигт өдрийн мэндийг хүргэе. Mindful Mama сэдвийн дор явуулж байгаа цуврал бичлүүдийнхаа өнөөдрийн дугаараар Австралийн Мельбурн хотод амьдардаг Анхаас ан гэх YouTube нэрээрээ та бүхэндээ танил болсон өөрхөндөө агаатайгаа ярилцсан подкастаа оруулж байна. Бид хоёр хэдхэн 7 хоногийн зөрүүтэй хамтдаа жирэмсэлсэн. Өнөө маргаашгүй төрөх болчихсон байгаа анхаа маань манад зочлон ирж хамтдаа бичсэн подкаста Австрали улсад жирэмсэн болох ямар байдаг? Австралийн эмнэлэгт төрөх явц яаж явагддаг? Монголоос ямар ялгаатай бэ? Hypnobirthing техникийг ашиглан төрөх үеийн сэтгэл зүгээ хэрхэн бэлдэх вэ? Гэд маш олон сонирхолтой сэдвүүдээр ярилцсан байгаа. Тоглон сууж дуустал сонсоорой. Би YouTube сувгаараа manifestation, career, mindfulness, бясалгал болон хувь хүний хөгжлийн талаар контентуудыг бэлдэн оруулдгийг та мэдж байгаах. Хэрвээ танд миний контентууд таалагдж байгаа бол сувгийг минь дэмжиж лайк дарж subscribe хийх мартва. За дараа уулзлаа баяртай. Enjoy. Өнөө маргаашгүй. Бүр яг өнөөдөр хайлаа бүр хараа амжилтлаа тийм. Ямар шилжсэн. Тий өөрөө дуудчихсан. Баг явсны хамгийн хол юм байна. Алих нөгөө жирэмсээ мэдсэн юм фаны тийм шинжтэй. Тийм. Чичтэй таг үзэн бэ. Чи хүүхдийн юм. Тий. Насаа өнгөрсөн байсан уу? Дөнгөж өнгөрсөн байсан тий. Тийм би бол ерөөсөө хүн амьтанд хэлээг байсан. Яагаад хэлээ гэж бодсон юм бүү мэ? Үгүй яг би таныг аргачлаа. Би илүү ихлэ чи. Ногтод ямар хөөрхий бэ гэж таадагсан хгүй. Тэгсэн чи би танд ойрхон төрөх бодол байна уу гэсэн чи зондөө вэ. That's right. Тэгээд чи бодсон би ч бас хүүхдийн баяр төрсөн тийм. Тийш нэрээ яг байна. Тийм сонирхолтой тий. Бүр яг нэг 7 хоногийн зай тий. Seriously одоо болтол ерөөсөө ингээл царайгийн төсөөлөн ингээл нэг ихчтэйгээ төстэй байх юм шиг надад санагдаад байгаа байхгүй тий Исатай нэг төстэй байх юм шиг нэг аавынхаа тал руу нэг тий нэг буржур өстэй жоохон латин царайтай байгаасаа бас Иса ч айгу гоё би мэдтэй шүү дээ бигэнч би тэрийг тийм байдлаараа гэж захиалцсан л байгаа л та manifestation энэ хийхдээ бүр амар тийм юутай хийцэн тий. Detail хийсэн үү? Бүр амар тийм детальчилсан тий. За ээжийнхаа л үгсийг явдаг юм шүү. Аав нь үгзэггүй шүү дээ гэж бигээд тий. Амар муухай. Би нэг юу үзэр байгаа TikTok үзээд тэр ингээд дандаа Америк, Австрали лежнэр гарч ирж шүү дээ. Өөрийгөө яг юм шар хүүхэдтэй болно гэдэг өөртөөсөө цэхэр нүдмөдтэй бүр тэрэндээ амар итгэцэн. Үгүй гинч юу лээ би ч дээ. Гэхдээ яг нөгөө нэг чамд анхны жирэмслэлтээс илүү хоёр дахь жирэмслэлт амар тийм өөр санагдаж байгаа. Тийм. Тийм байгаас анхны жирэмслэлтээр бүрс юу аач мэдэхгүй те. Бүр бүх юм дээр паникттэй те бүр бүх юм амар айц. Ёо. Би тэр юунаас л эхний 3 сарын хүүхэд сулбдаг гэдэг юмнаас л бүр тийм нэг сейф. Тийм бүр тэрнээс л бүр амар яагаад ч бүр амар их айгаал нэг тийм болчихж байгаа юм шиг санагдаад идэв гэсэн эхний жирэмсэлтэр энэ жирэмсэлтэр бол юу вэ? Ёстой жинхэнэ бужинуул нэгчээр бужинуулж амар заа хүүхчлэхгүй ядж хахад хүү хоёр өөр нэг хордлого морлох ч юм уу те нэг oh my god амар өөрөөс надад лав тэмүүжин дээр би ерөөсө хордлого төр өгөөгүй байхгүй юу? Бүр ерөөсө бүр like nothing. Одоо энэ охин дээр болохоор бүр яг эхний 3 сард бол үнэхээр яг майр нэгчээр л майрсан тий. Тэгээ тэр үед чинь яг
нөгөө айгүйх ажил төлөвлөсөн байсныг хэлэх үү? Тийм. Тийм эртлээд нөгөө нэг яг нөгөө нэг програмын манд лончнер 11 сард болоод тэгээд яг лонч болохоос дөнгөж өмнөхөн Лантон тохиогийн ивентээр Сидней очиж тийм нөгөө нэг амар тийм том 100 хэдэн хүнд йога mindfulness заагаад networking event гэдэг амар их юм гээд line up ингээд болцсон байсан. Яг тэр үеэр чинь бүрстэй дотор ингээд амар муухай харагддаг ингээд бүр яг ингээд өстө жинхэнэ нэг амар сүртэй бөөлжж мүлжээг байхгүй юу. Яг 2 удаа л яг бөөлцсөн яг. Тийм нэг ингээд юм л ол ингээд нэг тийм бэлбэнсэн байдалтай. Гэхдээ хамгийн гол нь би гэдэг чинь нас амар гоё. Тэгэл Сиднейд одоо жишээлбэл очингууд баг ингээд the moment you landed нэг тийм жирэмсний мэдрэмж энэ төр бүгдээр харалцж байгаа байхгүй нөө тийм excitement-аас нь болонгуудаа тийм тэр event дээр чинь бол ерөөсөө тэр жирэмсэн биш юм шиг. Гэхдээ хамгийн юм дууссаны дараа бид нар нөгөө нэг шавнартайгаа ингээд амар гоё Монгол хоолны газар очиж хоол иддэг байхгүй юу. Тэгсэн чинь үгүй бүр амар гоё бант идмэр санагдав. Манай хүмүүс манайхан ч насаа амар хуушир мушир амар гоё нан юм авч идэж бантан захиалчигээ шисастай. Бүр амар гоё амттай бантан байсан заяа. Тэр нь ерөөсөө ёо өстө миний барыг амьдралтай идэж үзэж байгаагүй хамгийн гоё бантан байгаа мааш. Ер нь бол эхний trimester дээр бүр амар ядарсан ш. Харин тийм тэгээ нөгөө нэг юм гид том биш болохоор ч хүмүүсээс нэх амар сайн ойлгож авахгүй тийм. Нэг татрал хамаг юм болоод байдаг тийм. Одоо бол нэг хөө арсан ч нэг сандарч суудал тавьж өгч юм өөгөл тийм. Яа. Тэгэл хоёрт trimester эхлэнгүүд тэгэл ерөөсөө ёстой жинхэнэ цоглог чамд гэсэн үү? Тийм, хоёр дахь дээрээ. Тийм, хамгийн цоглог дээрээ те, цоглог дээрээ тавьсан ёо. Бүр яг үнэхээр ингээд 12 7 хоног дууслаа, 13 дахь 7 хоногоос бүр яг ингээд нэг санаагараа ч юм уу, эсвэл баг үнэхээр ч тэгж байгаа юм уу? Яг ингээд complete shift болж байгаа байхгүй. Тэгэл бүр амар гоё энерги гарч ирэл ёо. Тэр үед чинь тэгэл яг эхний нөгөө нэг manifestation program дээр яг ингээд live ингээд хичээл ингээд орж морол ингээд хэлсэн. Тэр үед бол ёо seriously амар гоё ирч хүчтэй. Тэгэл ямар ингэ эргүүлээд ингэ харахлаа нэр ямар их юм амжуулсан юм бэ? Амар завгүй чи бүр амар завгүй дээр тавьсан үед л жирэмсэн байж ялаа. Тийм харин та ч яг full time ажиллаж байсан шүү дээ. Тэгээд коучингийнхаа програмыг эхлүүлсэн. Төвтэй хийгээд. Ой. Тэгээд манай ажил дээр чинь ямар их шуурга болов. Тэгсэн шүү дээ 11 сард чинь манайх чинь 300 хэдэн хүн ажлаас халаад амар том цомгтгол болоод яг тэр үеэр чинь яг нөгөө нэг миний хийдэг ажил бид нар чинь яг нөгөө дотоод хүний нөөцөө ингээд хариуцаад ингээд хөдлүүлээд ингээд байж байгаа болохоор яг бид нарт амар их нөлөөлдөг байхгүй юу. Хин нь хасагдж гин гэдэг тэнгууд чинь тэр хүмүүсийнх нь цомгтгсан орчихсан хүмүүсийнх нь хийжсэн ажил дээр хэнийг тавих уу, тэр төслүүд нь яах вэ, тэр прожектууд нь яах вэ гэж бүр амар их ажилтаа. My goodness. Та гэхдээ нэлээд орой ажилдаа жирэмсэн гэж хэлсэн баха тий. Оо тийм. Яа. Чи бодлоготой яваа. Тэр бол бодлоготой. Тэр бол амар юуны бодлого. Тэр чухал бодлого. Тэгэхээр энд ийм хууль байдаг бахан юм тий. Байна. Ер нь бол сараас өмнө. Яг төрөх өдрийн due date-с 1 сараас өмнө ер нь бол журмаараа одоо хөтөлмөрийн хуулиараа гэх юм болов сараас 1 сарын өмнө л мэдэгдэх ёстой байхгүй юу? Одоо Монгол жишээлбэл жирэмсүүнийг халж болохгүй гэсэн хууль байдаг байхгүй юу? За тийм. Тиймэрхүү юм байх уу юу? Энэ одоо эсвэл ямар нэгэн байгууллагаас шалтгаалаад байгаа. Нөгөө хуулиас гэхээс илүү компанийнхаа дүрмээр яваад байгаа. Байгалийн нөгөө нэг дотоод журам одоо хөтөлмөрийн байгууллага болгон чинь өөрсдийн гэсэн одоо тийм дотоод журам байгаа шүү дээ. Тэрнээс шалтгаалаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл миний хамгийн сайн найз нарын маань нэгэн Deloitte-д ажилладаг. Тэгээд жирэмсний амралттай байхад сая чин Deloitte, EY, PwC гэдэг ерөнхийдөө ихэнх Big Four амар тийм том цомгтгол хийсэн байхгүй. Тэгээд Deloitte-ийн хийсэн цомгтгол нь болохоор бүр амар яг бидний бужигнжаах үед EY, PwC бужигнжаах үед тэрний завсраар нь ингээд хүмүүс ингээ халж байгаа байхгүй. Тэнгүү чинь бид нар нь л сэтгүүл дээр ингээд сонин дээр ингээд нэг юу асууж ингээд гараал ингээд байхад чинь яг тэр завсраар нь Deloitte ингээ халцсан байгаа байхгүй. Тэгээд тэр цомгтголд нь манай найз хүн орж таарсан. Яг жирэмсний амралттай. Вау. Тэгээд тэр яасан бэ гэхээр ерөөсөө л яг өөрийнх нь байгуулгын одоо журам гэж байгаа. Тэр журамд нь тэгээд тех боломжтой гэдээ ингээд заасан байх юм бол ер нь бол ямар шалтгаанаас цомгтдож яах гэж яасан л болж байгаа байхгүй. Яа. Тэгэхээр компанийнхаа дүрмтэй л танилцсан. Зарим компаниуд чинь бол бүр яг тийм жирэмсний paid leave байхгүй юм билээ шүү дээ тий зүгээр. Тийм жижигхэн байгууллагууд ерөнхийдөө байхгүй нөгөө нэг Central Link гэдэг
одоо нөгөө нэг улсынхаа байгууллага руу одоо нийгмийн хангамжтай хатгал энэ гэсэн үг шүү дээ. Тэрэн луга тийм заавар өгөөд идэм билээ. Ер нь бол ихэнх жижиг байгууллагууд. Гэхдээ нэлээд том байгууллагууд бол Австралийн ингээд одоо parental leave policy энэ ингээд харах юм бол бас нэлээд дайжгүй. Тийм үү? Тийм бас нэлээд дайжгүй. Одоо жишээлбэл манай байгууллага 26 хоног 26 хоногийн бүтэн цалинтай одоо жирэмсний амралт өгч гэнэ гэсэн үг. Декрет. 26 7 хоног гэдэг чинь 6 сар ахгүй юу? 6 сар. Тийм декретний юу болох юм тийм 6 сарын одоо цалинтай декрет өгч байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд Deloitte-д байхад одоо ч гэсэн хэврэл байгаа юм билээ л дээ. 18 7 хоног. Тийм 18 7 хоног гэдэг чинь ойролцоогоор 4 сар. Тэрнээс цаашаа болохоор одоо цалингүй байх гэсэн үг юм уу? Эсвэл 6 сарын дараа ажилдаа орох хэрэгтэй гэсэн үг юм уу? Үгүй одоо жишээлбэл тэр нь бол яг үнэхээр negotiation л байдаг юм байлээ. Яг өөрийнхөө тийм яг өөрийнхөө байгууллагын эсвэл салбарынхаа захиралтайчуд юм яг өөрийнхөө менежертэй ярьж тохиролцоод ихэнх австралчуудыг ингээд хараад их юм бол бүгдээрээ хамгийн минимум 9-10 сар нэг жил аваад байгаа байхгүй юу. Ялангуяа 2 хүүхэдтэй энэ хүмүүс бол ер нь бол жилээс өмнө ирнэ гэсэн ойлголт ерөөсөй байдгүй юм байна. Тийм. Гэхдээ энэ бол яг байгууллагын нэг тийм flexible policy гэж яриад байгаа байхгүй. Одоо нэг тийм flexible гэхэлэр ч одоо монголоор юу гэх юм. Уян хатан. Тийм уян хатан ажиллах боломжтой гэсэн үг. Би бол 6 сарын цалинтай декрет дээрээ 6 сарын цалингүй декрет нэмээд 1 жилийн чөлөө аавна гэд хэлчихсэн байгаа. 1 жилийн чөлөө авъя гэд ингээд чинь totally fine. Яг болж гин. Яг буцаж орж ирэх үедээ яах нь яг буцаж орж иж чадах нь үгүй юу гэдгийг бас айгуу сайн хэлээрээ сунгаж болно шүү энэ гэсэн айгуу тийм supportive. Зүг. Айгуу дайггүй санагдсан. 6 сарын декрет нь болохоор та ингээ 36 хүрээд амралтаа авахад ч юм уу шууд олгох тэрнээс хойш. Яа. Одоо нүний декрет авсан өдрөөс ахуулаад олгож өгнө гэсэн үг. Тийм. Тэгээд 32 7 хоногоос тэгтээ яг тийм 6 сарынх бол бас биш байд юм аа нэг 2 3 сарын цалинтай дүүцгүүц. Тийм. Тэгээд тэнгууд чинь одоо жишээлбэл нөгөө нэг бид нар чинь sick leave энэ төр гэл байж тээ тий өвчний амралт тий гэр бүлийн хүмүүсийн асрах амралт энэ төр гэсэн тиймэрхүү амралтуудынхаа өдрүүдийг бас нийлүүлээд авч болж байгаа байхгүй юу. Хүмүүс чинь ихэнхдээ ерөнхийдөө яг төрсний дараа декретээ эхлүүлэх гээд төрөн төртлөө айгу тийм ойртож ажиллаад идэм билээ. Тийм би болохоор урдныхаа хүү дээрээ ч гэсэндээ яг 36 7 хоногтой дээрээ декретээ авч ирсэн. 4 7 хоног амри тэ өөрөө ингээд oh my gosh like 36-тай ажиллана гэдэг чинь төсөл. Би өдөр 32-ыг хүлээж бүр амар утсан байхгүй. Энд чинь бүр одоо жишээлбэл манай ажлын газар дээр бол баг энэ 7 хоногт аваад дараа 7 хоногийн төржсэн хүмүүс зөндөө байна. Яг нөгөө нэг декретээ хүүхдтэйгээ цуг байх та хэрэглэх гээд. Тэгэхээр миний бодлоор энэ бол амар тийм буруу юм шиг санагдаад байгаа хгүй. Яагаад буруу юм шиг санагдаад байна гэхээр одоо эмэгтэй хүний амьдрал чинь тэр өөрчлөгдөж штэ. Ялангуяа анхны хүүхдээ гаргаж байгаа ч бид нар чинь зүгээр ингээд нэг single woman тий одоо ингээд зүгээр нэг гэр бүлтэй эмэгтэй гэрэлцсэн эмэгтэй гэдэг тодорхойлолтод явж яснаа. Ээж гэдэг тодорхойлолт ингээд ороод ирэнгүүт чинь ингээд хамаг identity гэдэг юм хин бэ гэдэг юм чинь тэр өөрчлөгдөж байгаа штэ. Тэрийг чинь ингэж бодож бэлтгэд тийм бэлтгэд сэтгэл зүйн бэлтгэл хийхэд нэг тийм цаг хугацаа орон зай хэрэгтэй байгаа штэ. Ажилдаа хахад бол үнэхээр амар зав байхгүй. Энэ удаа бол би ерөөсө 34 7 хоног дээр I'm off. Бас сайн байсан. Би 32-оос цаашаа ажиллах гээд би тэгэл хуйлаандаа галаа 32 хүрээлэн маргааш нь. Шууд декретээс. Харин тийм өнөөдөр ажилдаас маргааш төрчихөр чинь шууд нойрог болол тийм. Надад тэр бас жоохон. Exactly. Санагдаад. Тэгээд Монголын бас нөгөө нэг ингээд хөдөлмөрийн хуулийг ингээ харж байхад бас айгүй ээжүүдтэй ээлтэй ингээд харагдаад байгаа тийм 3 жил ажлын хадгалдаг энэ төр гэсэн тийм нийгмийн даатгалын төлж байгаа. Тийм нийгмийн даатгалын төлдөг энэ төр гээд энэ бол энэ жилээс баг оруулсан уу цалингүй ингээд 6 сараа сунгаж штэ. Тэрнийх нь хооронд урд нь бол яг нөгөө нэг superannuation гэдэг нийгмийн даатгал штэ тий. Тэтгэврийн даатгал гэсэн үг. Тэр нь төлөгддөггүй байсан бол энэ жилээс шинэ журмаар ахуулаад төлдөг болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг unpaid leave авлаа цалингүй хооронд нь төлөөд ингээд явна гэсэн. Тэр чинь амар it's a big deal. Тийм штэ харин тийм. Тийм чинь амар хэрэгтэй байгаа. Би яг энэ жирэмслэлтээс ер нь манай Монголын ер нь яс яг айгүй шөмжилтэй ханддаг байж байгаа. Ерөнхийдөө бас тийм жижиг орны хувьд авч үзэхэд манайх бас дайжгүй юм байна гэж байна. Бас эмнэлгийн системээ ч гэсэн айгүй үнэлсэн шүү дээ. Тэгсэн үү? Би яг би нэг улсаар төрөг болохоор ясаг мэдгүй. Тэгтээ яг улсаар юмнууд хийж хувийн эмнэлэг
ер нь эмчийн чадвар ер нь юм бас манайх аягүй сайн юм байна гэж бодсон. Тэгээ одоо ингээд би бас ингээд хүлээж байгаа сая 36 7 нэг ультрасаунд ирнэ гэж бодоод хүлээж байгаа байхгүй. Тэгсэн чинь зүгээр нэг жижигхэн дэлгэцтэй. Тэгээ ингээ хүүхдийн толгой байрлал хэсгийг харчаад хүү энэ төр харч чадахгүй. Одоо нөгөө би ингээ Монголд үзүүлдэг байхад жишээлх юм бол надаа ингээ 7 хоног болгоо үзлэг очоод тэрүүгээр юу хэлдэг юм гэхээр одоо ясралтын цэг үсэг байна, кальцаа нэмж уугаарай ч гэдэг юм. Айгүй юм нэг тийм деталь юмнууд айгүй сайн хэлж өгдөг гэсэн санагдаад байхгүй. Одоо ингээд хүүхдээ чинь хүүн ингэж ороосон байна, ийм байралтайгаа учраас энэ талаараа унтаараач гэдэг юм уу те. Одоо энэ ерөөхдөө ингээд гэдэсэл хэмжээд байгаа шүү дээ. Хэвэн байна уу юу гэдэг. Тэгээ хөдөлгөөн хэвэн бол бүх юм хэвэн ингээд. Тэг яг азар нөгөө нэг хэвийн жирэмслэлтэйгээ учраас нэг тийм юу биш. Тэнгүүд ингээд ихэс чинь шохоотсон байна. Тэгэхээр ихэс шохоож ингээд чинь хүүхдэд нөгөө хүчил төрөх чинь дутуу очиж ийн гэсэн үг. Тэгэхээр ууж байгаа одоо кальцаа зогсоо одоо төмрөө ингэж яагаарай ч гэдэг юм уу те. Тэгэхээр ингээд бүр юм нэг тийм дандаа юм нэг наривчлсан юмнууд аягүй сайн хэлж өгдөг гэсэн аахгүй. Тэгэхээр одоо л надад л явж тийм мэдээлэл авах байгаа. Хөөсөг ч гэсэн дахиж конфирм ерөөсөн нэг ч хийгдэг байгаа. Тэгэл яг үзүүлэл за одоо чиний одоо бөөр чи ингэсэн байгаа маань. Тэгэхээр бөөрөө ингэж байгаа учраас бөөрөн дээр чи хүүхэд чи ингээд байрлаж таарад байгаа учраас энэ талаар үзэн ч гэдэг юм. Одоо яг очингууд гидс хэмжээд хэвэн байна. Тэр чинь одоо жишээл дандаа ультрасаундаар ингэж хараад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь Монголд одоо хэдэн удаа яваад харна гэсэн үг. Маш томшгүй харна гэсэн үг. Гэтэ хараа бас наа чи бас аягүй сонирхолтой л доо. Би болохоор аягүй тийм өөр өнцгөр хараад байгаа байхгүй. Тэ? Харин таны үзэг аягүй өөдрөг. Үгүй өөдрөг гэхээсээ илүү аягүй нэг тийм надад яагаад Австралийн одоо жишээлбэл эрүүл мэндийн энэ салбар нь ялангуяа ингээд төрөх явцсан ингээд хит unmedicated хит medicated биш хит нөгөө нэг тийм одоо эмчилгээ гэдэг тал руу хандахгүй байгаа надад амар тийм хүмүүнлэг санагдаад байгаа байхгүй. За ультрасаунд эход аюу олон удаа харуулах. Ер нь бол яг хүүхдэд бас аюу тийм травматай байдаг, тухгүй байдаг гэж би бас яг тийм нэг тийм судалгаануудыг бас ингээд сонсч байсан байхгүй. Би бас ингээд яагаад ингээд цөөхөн ингэж харддаг юм болоо ч гэдэг юм уу те. Урд нь бас надад хэлжсэн байхгүй. Би ингээд дахиад харуулж болох уу ч гэдэг юм гингүүд чинь. Энэ бол ерөөсөй 2 удаа л харчаа. 12 дахь 7 хоног дээр харна, 2 дахь 7 хоног дээр харна. Намайг болохоор 30 7 хоногтад нэг харж исэн. Тэрний шалтгаан нь болохоор миний плацента жоохон доошогоо байна гэд одоо ихэс маань доошогоо байрлалтай учраас нөгөө 30 7 хоногтой болонгоо дээшээ өрөвцсөн байна уу гэдгийг нь конфирм хийхэд тулд дахиж ультрасаундаар харна гэд Тэмүүжинг чинь байхад 34 байна уу 35 ч байна уу тэр 7 хоног дээр дахиж нэг тийм яг бүтэн ультрасаундаар харж исэн байхгүй яг нөгөө нэг Royal Women's дотроо. Тэгээд би яагаад ингэж амар тийм таашаалтай ингэж үзээд нэхлээр энэ бас аягүй сонирхолтой би нөгөө аягүй олон ээж нартай ингээд нөгөө нэг яг хөө ингээд сонсогдол байгаа юм л да Монгол ээж нар чинь ялангуяа Монголд төрчихсөн урд нь төрчихсөн байсан харин аягүй комплейн энд ингээд ирэнгүүтээ нэг аягүй сонирхолтой хамгийн сүүл сонссон нэг нь болохоор яг ингээд төрөх явц ингээд эхлэнгүүтээ ингээд ганцхан сувилагч тэгээ имлгийн ингээд ганцхан сувилагч гарч идэм барайл гав анзаараад үзээд байсан. Нөө Монголд болохоор амар олон баг хамт олон орж ирээл үзээл тэгээд хин надад сайхан тэглээ тэр баг хамт олон 6-7 хүн байхаас гадна дадлагын оюутнууд хүртэл орж ирж харж мараал нэг тийм амар олон хүнтэй ингэж тийм төрж исэн тэгээд тэрийг болохоор айгүй тийм надад туслах айгүй олон хүмүүс байна гэсэн үднээс ингээд харж исэн юм байна л та. За би болохоор тэрийг бол айгүй тийм эсрэгээр нь хараад байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр амьтдыг одоо ингээд нөгөө зүгээр ингээд нэг тийм бид нар чинь маамул шүү дээ. Амьтан гэдэг ингээд үзэх юм бол амьтад төрөхдөө нуугдаад тэгээ одоо муур энэ чинь төрөхдөө нуугдаад болон тэрд ороод харахуу газар очиж гав ганцаараа нэг тийм орчин ингэж төрдөг байгаа байхгүй юу. Уг нь тийм орчин ингэж төрүүлэх юм бол тэ нэг тийм эмнэлгийн биш гэрте байгаа юм шиг орчин ингэж төрүүлэх юм бол сэтгэл зүй гэдэг юм чинь маш их нөлөөлдөг шүү дээ бид нарт. Сэтгэл зүй чинь юусаа тэр чигээрээ бид нарыг яаж төрөх үү гэдгийг ингэж удирдах байгаа байхгүй юу. Тэнгүүд чинь ингээл амар тийм эмнэлгийн орчинтэй ингээл цагаан халааттай амар олон хүмүүс орж ирээл ингээл түн гэл ингээл хас амар тийм цав цагаан гэрэл эмнэлгийн нэг гэрэл мэрэл байдаг шүү дээ тийм цав цагаан гэрэл үнэр танар эмийн үнэр нэг тийм Монгол эмнэлэг чинь ялангуяа нэг тийм байдаг шүү дээ амар их масктай тэгэл ингээл хам хүмүүс нь халааттай энэ болохоор би ял бараг like seriously this is like надад амар тийм cosmic ертөнц шиг санагдчихсан байхгүй юу. Тэг би чамд хэлжсэн шүү дээ би өөрөө нөгөө нэг hypnobirthing гэдэг тийм техникийг судалж байгаад яг тэр техникээр одоо өөрийгөө бэлтэж байгаа төрж исэн одоо hypnotic гэдэг ингээд үзэх юм бол Монгол хүмүүс болвол яг мэдэх юм байгаа байхгүй юу. Яг л бидний уламжлалт аргаар
арга төрж исэн тэр уламжлалт аргыг одоо нэг тийм modern маягаар яваад hypnotic bird ингээд нэрлсэн байгаа байхгүй юу. Тэр бол ерөөсөө яасан манай монголчууд чинь урд нь эмнэлгийн дээр байх үед ерөөсөө л эмээнэр маань эмээнэрийн маань эгчнэр маань биднийг ингээд төрүүлдэг байлаа шүү дээ гэртээ. Ингээд ерөөсөө гэртээ ингээд ямар ч тийм өөр хүн амьтаа оруулахгүй нэг тийм гоё тийм намуухан орчин ингээд гэрэл энтер багтаа тиймэрхүү орчин ингээд төрүүлдэг байсан байхгүй. Манай ээж ч гэсэн манай ахыг гэр төрүүлж исэн болохоор мэдж байгаа байхгүй. За тийм орчин ингээд төрөхөд хүн нөгөө нэг гэрт байна гэдэг утгаараа амар амгалан байгаад байна шүү дээ. Дээрээс нь эмэгтэй хүний бие хүүхэд төрөхөд тэр чигээрээ зориулагдчихсан байдаг. Биднэрт бие нь байна, чадвар нь байна, сэтгэлийн тэнхээ нь байна. Бүх юм одоо хүүхдээ ирүүл өөрөө төрүүлэх бүх чадвар нь байгаа байхгүй. За ийм байхад чинь хит ямарваа нэг юм хит эмнэлэгжүүлж эхлэхээр бидний тэр нөгөө нэг чадвар гэдэг юмыг, итгэл гэдэг юмыг ялангуяа connection to the body одоо хүүхдтэйгээ холбогдох гэсэн нэг тийм гайхамшигтай байгаа шүү дээ мэдрэмж. Тэрийг чинь ингээ аваавчиж байгаа байхгүй. Тэгээ чиний хэлэх ухаанд найдсан ба. Тэгээ чиний хэлжсэн чинь амар сонирхолтой. Чи надад урд нь хэлж байгаагүй юу? Эхогоор нөгөө хүүхдээ ингэж дахиж харуулахгүй олоодаа харуулдаг болохоор хүүхдтэйгээ ингэж нэг тийм сайн connection үүсгэж чадахгүй байна, холбогдож чадахгүй байна гэд чи надад нэг хэлчихсэн. Тэгээ тэрийг би ингэ бодож байсан байхгүй. Бид нар хардаа хит эмчилгээ, шинжилгээ ухаан хит нөгөө гатны юм л яагаад нь шүү дээ. Бид нар хүүхдээ нөгөө нэг ингэ дэлгэцээр харчих гад. Тэ? Уг нь бол хүүхд чинь гидсэн дотор маань ингэ байж байгаа 24/7. Тэ? Өдөр тусам ингэ мөч болгоно ингэ байж байгаа. Уг нь бол бид нар хэрвээ хамаг анхаарлаа ингээд дотгошоогоо ингээд эргүүлэх юм бол хүүхдээ тэр эхот харснаас илүү мэдрэх бүрэн боломжтой байгаа байхгүй юу? Тэ? За тэгээ дээрэс нь бидний бие махбод гэдэг чинь эмэгтэйний бие махбод гэдэг чинь гайхамшигтай. Бүх юмыг зохицуулж идэг. Бүх юмыг зохицуулж явах тэр механизм чадвар нь дотор ингээд байж хахад тэ бидний одоо эмээнэрийн үед чинь тийм ямар нэгэн кальцим, ямар нэгэн төмөр тийм байхгүй штэ. Тэ ерөөхдөө ерөөсөө л хоолоор хүнсээр тэр хамгийн гол нь амар амгалан байдлаар дээрэс нь маш сайн хөдөлгөөнтэй нөгөө нэг өдөр тутмынхаа ажлыг хийгээл гэр орноо цэвэрлсэн иймэрхүү тусгаалan дасгал сургууль хийгээд штэ бид нар чинь тэр тусгаалan ингээл хөдлөд байгаа штэ. Тийм юм байхгүй functional одоо нэг тийм movements гэж яриад байдаг. Тэ ингээд өдөр тутмын тийм гой хөдөлгөөнөөр өөрсдөө эрүүл ингээд байлгаж аваад эрүүл төрөөд эрүүл идгээд ингээд яваад идэг байсныг нь бид нар хартаа хит имлэгжүүлээд тэ ингээд цаалааттай хүндэл итгээд ингээд өөрийнхөө бие махбодыг маа гэд ингээд өвчлөдөг. Төрөх явц чинь угаас амар их өвддөг. Төрөлт гэдэг юм чинь хоёр яс сална гэдэг чинь амар бүр ерөөс төсөөлхийн аргагүй хөвддөг юм лээ шүү дээ. Төрсөн хүмүүс л одоо жишээлбэл мэдж байгаа. За тэр болгоныг хартаа өвдлөө гэдэг ингэнгүүт им уяа гэд одоо жишээлбэл энэ тэгдэг байгаа байхгүй юу? Австралид маш их epidural буюу нөгөө нэг одоо юугаараа тийм мэдээ алдуулах тариаг нугасаараа ингэж тариулж агиух төрдөг юм байна л да. Энд байх яг нөгөө хүнээ нөгөө амир их дээдэлдэг газар учраас хүнийхээ хүслийг дээдлээд нь шүү дээ. Тэ? Тэгэнгүүтээ за би ууя гэл им тариулъя гэл ингээл хэлэнгүүт нь тариад өчтдөг ч гэдэг юм уу. За Монголд бол тэр арай өөрөө атгаа юм шиг үлээ угаасаа нэлээ ингээд гоё ингээд массажлж агаад нэлээ ачилж агаад ер нь ингээд айл болох өөрөөр ингээд төрүүлээд идэм билээ шүү дээ монголч нь. Тэр нь надад аягүй гоё тийм даваа талтай юм шиг санагдаад байгаа байхгүй. Энд Монгол ээжүүд чинь медаль тулахгүй төрүүлж хүмүүсээ гайхшруулдаг юм шиг. Харин тийм. Одоо жишээлбэл чи бас медаль тулахгүй төржсэн тий би бас медаль тулахгүй ингээд яг өөрийнхөө ингээд битэр чинь усан ингээд усан hydrotherapy гэдэг юм хэрэгжилжсэн байхгүй юу. За усан дотор ингээл ерөнхийдөө нэлээд 80% юм уу бараг төрөх явцынхаа 80% нь усан дотор бүлээн ингээд байн дотор ингээд тэр чинь мэд нөгөө нэг яг ингээд гоё ингээд тайвшруулах булчин сууллах тэнгуү чинь бидний нөгөө нэгдэх явц нь ингээд аягүй хуурцж байгаа жишээтэй. Тий, харин тий. Би таны яг тэгж би харин сүултээ батсан. Би одоо өөр оронд байгаа. Тэгээд одоо ингээд энэ нэмлэгийнхаа системд итгэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ хүмүүс намайг эрүүл байна, санаа зовх зүйлгүй байна гэж хэлж байна. Тэгэхээр бас нэг анзаарсан нь болохоор би бас яг өмнөх жирэмслэлт дээр яг хамгийн сайн найзтайгаа маань тэр найз болохоор Америкт. Яг систем адилхан байгаа хгүй юм тэгтэй. Ерөөсөө үзүүлэхгүй, харилцахгүй би чи нөгөө байнгын нэг хар цагаан зураг барайстай нэг. Одоо нэг ч ультра саундны зураг байхгүй гэдэг. Нэг ч үгүй. Тэгээ яг
нөгөө талаасаа болохоор Монгол бас их хэцүү л байна л да. Ингээд хавхаар утаатай тий одоо ингээд ээж нар чинь бүгдээрээ юм юутай тонус гэдэг юм бүр мэдрээ тий. Одоо бол надад бол мэдрэгдэхгүй байгаа байхгүй юу тий. Тэр тонус чинь ингээд бүр алхаж болохгүй ингээд гиз чангарчдаг юм байна. Тэгэхээр бүгдээрээ бараг тийм. Тэнгүүд тэр шингэн хүчил төрөгч гэдэг юм ууж байгаа. Гараад ирэнгүүт нь ийм зузаан утаа байгаа тий. Тэнгүүд шууд төрөл маргааш нь хүүхд ингээ хатгаа алж малдаг тий. Нэг тийм ингээд орчны яалтчгүй бид нэр өөртөө ийм нэг ээлгүй орчин нь өөр ээлгүй учраас тэрийг дагаад эрүүл мэндийн систем нь илүү ийм нөгөө таны хэлдгээр тий илүү анхаарал тавьж авахгүй бол гэтэндээ хүүхд бүтгэжчээд юм уу тий эсвэл тэр нөгөө харин яг тийж тонус яг дутуу төрөх гэдэг чинь айгүй хуваараа өндөр байгаад байгаа учраас магадгүй эмнэлгийн систем тэр хүртэл хөгжөөд тэр болгоно ингээд хараад хянаад за одоо ингэ тэг гэдэг юмыг бас хилээд ах шиг байгаа юм тий тэрэндээ бид ингээд өөрөөсөө ингээд дасцсан тийм юм болоо гэж бодсон. Тэгээ би за одоо энд ингээд намайг хүмүүс эрүүл байна гэж юм бүх юм зүгээр байна гэж юм тэгээд энд төрхөн тодорхой эндхийнхаа системд ингээд найдаад юу ахгүй л тэг шал хэрэггүй зүгээр ингээд тахтан дахиж очиж үзүүлэх гэдэг яахаа тийм тэгээ жахад нөгөө нэг юунаас хойш ковидос хойш бас telehealth энэ болсон маас тий уцаар энэ болсон маас тий тэр чинь бүр онцгой байгааз тий харин тий яаж ийн гээл тий харин тий тэгээ анзаархаар би одоо ингээд зүг зүгээр хэвэн байхад юу одоо тэгэл тэр шарлалт марлалт ч гэсэн энд айгүй бас юу нормалаар арилаад байхгүй тэнд чинь ингээд хүүхд болгон яалтчгүй бүр ингээд их рүүгээ явчаад байгаа учраас бидний өөртөө байгаль юуных нь бас нөхцөл байдал нь жоохон юу л байх шиг л харагддсан юм л та. Тийм монголч нь бас амар хүйтэн бүр амар хүйтэн ерөөсөө харьцуулалт хүүхэдэн шүү дээ. Энтэй харьцуулах энтийгтэй харьцуулах юм бол тий. Тэгээд нөгөө нэг өвлөн ингээд амар урт болохоор бид нар чинь нөгөө нэг энд чинь амар хөдөлгөөнтэй байгаа зү. Угаасаа Австрали ингээд төрж байгаа бид нар чинь чи бол бүтэн цагийн оюутан. Тэ амар хөдөлгөөнтэй тэгээд ялангуяа хүүхдтэй болцсны дараа хүүхдээ хөөгд айгүй хөдөлгөөнтэй болчт юм лээ шүү дээ. Бүр улам илүү хөдөлгөөнтэй. Монгол чинь нөгөө хүйтэн болохоор бас гадагшаа гараад алхаад авч чадахгүй. Тэ тэнгууд чинь хөдөлгөөн бас ингээд дутагдаж байна уу нөгөө тархалт гээл жирэмсний тархалт гээл хүмүүс бүр ингээд амар ярьдсан билээ шүү дээ. Үгүй харин тий би чи 20 хил нэмсэн байхгүй юу өмнөх тэрэ. Тэгээ сая болохоор жоохон өндөр жингээс эхэлсэн. За би одоо чи 80 хүрэх нүг харж байсан чи одоо ингээд 13 4 тийм цаа ингээд ячиж байгаа байхгүй тий. Тэгэл би өөрийгөө таргалдаг л хүн юм байна гэж бодсон чинь үгүй ингээд үгүй байгаа байхгүй тий. Тэр чинь ерөөсөө л орчин хоол хүнс юу идж байгаас сэтгэл зүйн байдал тэгээд эргэн тойрны нөгөө нэг одоо нөлөөлөл хүмүүс юу гэж хэлж байна. Одоо жишээлбэл стресс гэдэг юм чинь ерөөсөө бүх юмны бүх өвчин тэг ингээд нөгөө нэг ингээд өвчнгийн ингээд үндэс суурь ингээд болоод байгаа байхгүй юу. Тэгээ эмчнэр чинь ингээд чамайг ингээд стресстүүлээд авах юм бол тэг ингээд болохгүй л гэдэг юм бол чи зүгээр байсан ч гэсэндээ сэтгэлээрээ өвдөн штэ. Тийм яаж байгаа юм бол гээл тий. Exactly сэтгэлээрээ энд чинь болохоор хардаа эсэргээрээ ингээд байгаад байна штэ. Тийм. Тэг ингээд толгоон дотор байгаа нэг тэр ингээд нөгөө нэг даавраас үүссэн айгуу тийм олон айдас энэ гэсэн юм бодлуудтай тэгээд ингээд эмнэлэг дээр очиход you're doing great. You're looking great. Тэ чи ингэж гоё болж гин. Ямар ч асуудал алга. Тэг ямар санд манай нөхөр шоолоод идэх байхгүй. За эмнэлэг дээр очингуудаа тэгэл you're fine гэж явуулчихдаг. Юу ч үздэггүй л явуулчихдаг үстэй. Би заавал очих хэвээр мө гэ манай нөхөр тэгээд идэх байхгүй юу. Харин тий очих юу байхгүй. Тэгээ харах юу ч байхгүй. Сая сүүлдээс хамт дагуулж явсан. Тэгээ яг би хэлдэг байхгүй. Яг эндээс нэг энэ хүртэл метрлээд $360 чаржилт юм аа гэ. Тийм тэр бол яг айгу аимшигтай. Яг нөгөө нэг юу Medicare энэ байхгүй байх үедээ бол өстой нэр үнэхээр амар үнэтэй санагдчихсэн. Just so much. Yeah. Харин оюутан байхад ч юм бас 100% минийх чи одоо би бүр $1 төлөхгүй байгаа байхгүй юу? Ямар ч юм. Фантастик 480 тавтай болчингууд чинь тэр чинь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Талаа төлөө явдаг гэж юм. Тэгэхээр юм болох ч штэ миний санхүү гэх. Яг үнэ. Талаас илүү. Тийм болохоор оюутнуудаа амар хотлаа те. Хэрэг хөх гарч байгаа л хаа гэдэг. Тэр оюутан байхдаа төрчүүл зүгээр идэм байна. Ойлголоо. Тийм гэхдээ бас л нөгөө нэг гадаадад ирээд одоо би бол нөгөө нэг career coaching сууж байгаа шавнараа асуудаг байхгүй юу? За family planning гэж нь яри. Уг нь бол карьер төлөвлөлт хийж байхад чинь би нэг family plan руу ороод ямаргүй штэ. Гэхдээ
аюу олон хүмүүс, аюу олон шавнар маань Австралид ингээд амар урт хугацааны мэрэгжлийн ингээд ажиллаа хийхгүйгээр ингээд гап авчихсан байгаа. Тэрний шалтгаан ерөөсөө л хүүхд болж тараад байгаа байхгүй юу? Аль эсвэл жоох хүүхдтэй ирсэн. Эсвэл оюутан байхдаа энэ хүүхд гаргацсан. Тэгээд нөгөө нэг аав ээж энэ гэсэн туслах хүн байхгүйгээсээ болоод төрснийхаа дараа юм тэр мэрэгжлийн ажилд орох мантай. Тэгээ 2 3 жил болоод тий. Тэгээ визнийхэн нөгөө нэг асуудал ингээд сунгагдаад мэрэгжлийн ажилд орох асуудал ингээд сунгагдаад тэгээ бүх юм ингээд сунгагдаад ингээд явчингууд чинь нөгөө хүний сэтгэл зүйл өөрөө өөртөө итгэл тэ өөрийгөө мэрэгчлэн гэдэг үүднээс харах тэр өнцгөн хүртэл ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Тийм болохоор family planning хүүхдээ болох уу үгүй юу хизээ болох уу гэдэг чинь амар чухал. Дээрээс нь одоо жишээлбэл ямарваа нэгэн газар ажилд орохдоо бид нар бас тэр нөгөө нэг юуны parental leave policy гэдгийг бас аягүй хармаар байгаа байхгүй юу тий ямар гэрээтэй байх юм бол би одоо жишээлбэл casual гэрээтэй байх юм бол part timer ажиллаж байх юм бол parental leave авч чадчихэв үгүй юу австралчууд ч ерөөсөө байгууллага сонгохдоо одоо нийгмийн халамжийн дээр нь тий одоо жишээлбэл манай байгууллага ч гэсэндээ яагаад 26 гэж 18 хоногт байж байгаа 26 хоногт болгоё гэдэг чинь бусад big four-уудтайгаа өрсөлдөд нь шүү дээ. Өөрсдөө өрсөлдөхүйц байлгаж ээж сайн хүмүүс манайх руу орж ирэх гэдэг нь шүү дээ. За тэгээ хамгийн гайхамшигтай нь энэ 26 7 хоног чинь зөвхөн эмэгтэй хүнд өгдөг амралт бол биш. Эрэгтэй хүн бас авч болно. Бүрэн боломжтой. Нөхөр чинь одоо эхнэр чинь төрлөө гэх юм бол авах бүрэн боломжтой. Miscarriage leave гэж бас байх жишээтэй. Сая одоо жишээлбэл PwC сая яг нөгөө нэг family-д ер нь гэр бүлд айгүй ээлтэй байгуулгаар ингээд тодорсон байгаа байхгүй сайхан ингээд нөгөө нэг байгууллагын юг ингээд харж байхад тэр нь болохоор ерөөсөө яг ийм дотоод журмын юм одоо бодлогод ингээд байгаад байгаагийн нэгэн жишээ нэг байхгүй айгүй хайтайхан. Miscarriage leave чинь миний нэг өмнөх trauma орж ирж байхдаа би танд хэлчихсэн шүү дээ. Тийм юм болсон чинь Жимлэгтэй байгаа ч гэсэн ажиллаа хийлдэг гэдэг араас мессеж ирж ирсэн гэдэг. 10 хоногийн 10 хоног гэсэн үү 15 хоног гэсэн үү би зүгээр халтгаан харж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь тийм амар цалинтай амралт байгаа байхгүй юу. Амар сэтгэл зүйн тийм хэцүү үед чинь юун ажиллаа хийхдээ амар хэцүү шттэ. Тийм болохоор ер нь бол гадаадад ажиллах гэж байгаа хүмүүс байх юм бол бас байгууллагынхаа иймэрхүү полисинуудыг бид рүү юу зэрэг шалгах юмтай тий. Өөртөө дахиж төрөхгүй шахуу мэрэг юм гэсэн. Тийм тэгэхээр бас байхгүй танилцахгүй шахуу мэрэг. Гэхдээ бас нөгөө нэг австралч нь бас тэр талаараа саягүй сайн заяо. Одоо жишээл би нөгөө нэг career coach сууж байгаа юм шавнараа ингээл яг ингээд ажлын ярилцлагад ингээд бэлтэж байхад тэднэрт угаасаа амар сайн хэлдэг байхгүй. Хизээч чамаас чи хэдэн настай вэ? Чи гэрэлсэн үү? Чи хэдэн хүүхэдтэй вэ? Чи дахиж хүүхэдтэй гарах уу гэдэг гэсэн асуулт хизээч асуухгүй. Асуух юм бол угаасаа хуулиараа эдгээр чинь өөрсдөө асуудалд орно. Энд чинь discrimination болж байгаа байхгүй юу? Ялгуурлан гадуурхаад байна шүү дээ. Эрэгтэй хүнээс тийм асуулт асуудаггүй. Яагаад эмэгтэй хүнээс асуугаад байгаа? Монголд бол бидний бүр ерөөсөө эмэгтэй хүмүүсийг бүр ерөөсөө амар бүр ингээд тэгдэг гэсэн. Тийм бах хүүхдтэй юм уу юу юм уу гэл те угаасаа одоо жоохон засарч байгаа хаа тэгтээ. Гэтэ би бас тэрийг яг мэдэрсэн байхгүй. Би одоо ингээд хичээл дээрээ байгаа ш. Ягаа ш би ингээд улаанцай амар том гэдтэй. Нэг яг тэнгууд хичээл дадаг багштайгаа нөгөө лифт мэфтэн таарахаар юу ч асахгүй надаас бүр юу ч асахгүй. Тэгээ тэр нь ингээд чамаа хилэн хилтэр жирэмсэн гэдэг чинь acknowledge хийдгүү байхгүй юу? Би бүр ингээд obviously амар том тоогоо шиг эцтэй байгаад хахад багштай зүгээр би энэ яаж юм ч юм уу нэг Монгол сэтгүүгээр бол те хизээ төрхийн ч юм уу бидний нэг зүгээр юм small talk штэ те хизээ төрхийн тэнгүүт бүр хизээч асахгүй. Тэгээд би энэ нөгөө ямар нэгэн байдлаар буруу юм асуух ч юм уу те хамаал өөртөө асуудал авах учраас exactly. Юу гэдэг юм гэж. Тэгээд дээрэс нь тийм асуудалд орохоос гадна эн чинь амар тийм хувийн юм штэ уг нь бол тэг жимсэн байна гэдэг чинь те тийм болохоор магадгүй тэр хүн хүсэж жирэмсэн байгаа ч юм болов хүсээгүй жирэмсэн ч юм уу хөргөө ч юм уу те тийм болохоор тэр топикийг нэг тийм хувь хүний топик л өөрөөс нэг ороод идэх байхгүй. So it's a good news. Yes. Танаас иймэрхүү масахгүй байх нэ гэсэн. За чи минь тэгээд бүтэн цагийн оюутан байгаа жимсэн байх ямар байв? Oh my god. Хамгийн сүүлийн assignment-ийг сандаа юу гэсэн дууссан. Сая 2 оны өмнө өгч дуусгая зү. Маа явуул онц сурах мурах баяр штэ. 30 наснд 2 хүүхэдтэй онц сурахаа болиё гэ. Ингээ би сүүлд нөгөө хамгийн сүүлд презентацийн хийх болол 20 минутын презентацийн хийнэ гэдэгс аахгүй. Тэгээд 30 40 минут нэлээд урт бицэргээд нөгөө ингээд тастаа тавьсан чинь 16 7 олчихгүй тэгэхээр за энийг оноо асуулах нь дэ гэж бодснаа.
За whatever зүгээр л Яа. зүгээр л одоо төгсөг зорддог ерөөсөө цаг хугацаа биш вэ ингээл. Ер нь бас нэлээд чанга байсан. Яг би ч нэг жоохон оройтож бас ингэ төрсэн болоо тэр юм уу. Нэг хүүхд гаргана гэдгийг бас амар тийм төлөвлөж нөгөө яг ингээл тэгээ ажилдаа болсон үедээ parental leave нэг цалинтай тэтгэд одоо декрет энэ төр авах боломжтой болсон тиймэрхүү үе мүедээ яг ингэж төлөвлөж энэ төр яажсэн болохоор нэг тийм декретний юугүйгээр ингээд жимсэн төрн гэхлээр чамд амар тийм санагдсан уу тий одоо л тасцсан л илгүй мэдээж байна. Яг тэрийг тэгэл юу яаж байгаа. Тэгээд хамгийн нөгөө нэг юу хэсэг яг жирэмсэн байгаа тэгсэн чинь нэг золоо хуглаад нэг ажилгүй сар суугаагүй юу. Тэнгүүт ингээ яг топ бодож байгаа байхгүй юу. Яг гадаадд байгаа хүн болгоно л юу тэгэл юу яаж байгаа л да. Тэгээ яг тэр асуудлыг ингээ даваа гарч байгаа. Бас л юу гадаадд амьдарч байгаа бид нарт бол тийм чанга хүний чангын хувьд чанга. Гэтэл ер нь бол тэгэл яг л эрүүл жирэмслэх юм бол хүүхдэл юу байх юм бол бус нь бол ерөөсөн nothing гэдэг юм лээ шүү дээ. Шийдвэрлэх байх асуудлууд учраас тий. Exactly. Миний нөгөө нэг хамгийн ихний жирэмсэлт дээр яг ковид байж таарад яг Deloitte чинь 700 хүнийг ажлаас хасаж таараад тэгэл яг нөгөө би чинь нөгөө нэг амар тийм ядчихад амар тийм үнэнч шудраг зан чанартай хэлэх үү нөгөө жирэмсэн гэдгийг би чинь гэрээтэйсэн байхгүй. Миний гэрээ 12 сард дуусах. Тэгээд 12 сар жилээр ингээд сунгаж исэн гэрээ аахгүй. Яаж байгаа би 12 сар төрнө. Тэнгүүтээ би гэрээгээ сунгуулчаад сунгуулсныхаа дараа нь жирэмсэн гэд ингээд хэлэхэд нэг амар тийм мухач юм шиг санагдаад өөрөө тэгж бодож байгаа байхгүй юу. Наана нь хэлсэн чинь шууд гэрээг сунгахгүй асуудал ингээд яригд явчихж байгаа байхгүй юу. Яг нөгөө нэг тийм бизнес маягаар бизнес чинь л тийм шийдвэр гаргаад байна шүү дээ. За тэгэнгүүт чинь ерөөсөө тэгэл Тэнгэр газар тэр чирээ ингээд хөвөрж байгаа юм чинь oh my god. Яг тэр үед ингээд би яг мэдэрчээсэн байхгүй юу. Вау. Ер нь бол ямар fragile байдаг юм бэ те. Битүүн байх чинь ямар хэцүү байдгийг. Тэг ялангуяа эн чинь уг нь бол хүсэж ингээд хүүхдэд болж ингээд чинь уг нь бол амар гоо ингээд хамгийн аз жаргалтай мөч штэ. Тэгэхэд чинь те ингээд тий амар их юм ингээд нөгөө гатны нөгөө ямар ч тийм бид нар ингээд контрол хийх боломжгүй тиймэрхүүнүүд ингээд гараад ирэнгүүт амар хэцүү байсан. Тэгээд манай нөхөр бол яг тэгжсэн байхгүй юу? I don't worry about it seriously. Хойлоо аргалж штэ зүгээр штэ манай нөхөр болохоор амар тийм 50-нар хүлээж аваад that's fine. Чи өөр тэгэл төрсний дараа чи өөр ингээд ажилд орчих ш. That's fine. Би болохоор ерөөсөл end of world болцсон юм шиг санагдал бүр. Дээрээс амар гомдоо. Тийм тэгээсээ гадна бүр амар гомдоод байгаа байхгүй юу? Хамгийн хэцүү байсан нь тийм хамгийн хэцүү байсан нь би итгээд хэлж байхад намайг ингэж ингээд нөгөө бүр ингээд менежменттэй би ингээд бүр амар гомдоодсан байхгүй юу? Тэгээд шийдвэрлэж чадсан уу тэрийг? Тэрийг шаадсан. Гэхдээ тэрийг бол ерөөсөө яг өөрөө сэргэлэнтчээж өөр тасаглав шилжиж байгууллага дотор өөр тасаглав шилжиж бүр хүний нөөцлөн амар тийм seriously complaint гэдэг гаргаж иж ерөнхийдөө бол хэрвээ яг над шиг ингэж бас ингэж амар тийм дайчин үзээгүй байсан бол ер нь бол тэгэл бай гэл гарчгаар л ингээл тийм би бол ерөөсөө тэгэл окей та нар намайг авч чадахгүй байх юм бол надад өөр боломж байгууллага дотор олж өг гэсэн үнцгийг барьжсэн байхгүй тэгэхгүй байх юм бол би fair work руу явна гэл яа тэнгууд чинь хүний нөөц нь бол чамайг ингээд ажлаас ингээд нөгөө ингээд халж байгаа бол биш гэрээг чинь зогсоож байгаа сунгахгүй гэдэг хоёр ялгаа байгаа гэж тэгээд байгаа байхгүй тий гэхдээ хүний нөөц нь аюу тусалсан л та эргээд ингээд харахад гэхдээ л бас нэг тиймэрхүү юм асуудал ингээд болонгууд байгууллагатай аюу ихтгэл алдчихдаг юм билээ тий тэгээд ихний боломж гарч ирэнгүүт л би бол ерөөсөө бай гэж явчихжээ байхгүй яа тэрнээс болоод энэ удаа айгүй орой айгүй тактиктэй байдлаар айгүй орой бүх видео зүүн кол эндээс шүү. Ерөөсө хинч намайг ерөөсө мдээгүй заяа ажил дээр ерөөсө бараг очиж бочоогүй нөгөө нэг 2 second trimester баснаас хойш угаасаа ч амар завгүй болсон гэрээсээ ажиллах бүрэн боломжтой болохоор үнэхээр очих шанс гараагүй гэрээсээ ингээд ажилласаар агаад тэгээд би чинь гэхдээ бас харцангуй гайгүй 3 сарын өмнө хэлж байгаа аахгүй 3 сар it's enough for me like it was enough. Тэгэл тэрнээс өмнө яг зүгээр нөө итгэдэг найддаг найз нараасаа асууж байгаа юм бол та тий нөө намайг жирэмсэн гэдэг мэддэг зөвхөн хитэн хүмүүс байсан байгууллага дотор маань тэднээсээ ингээд асуухад чи хэлэх шаардлага ерөөсөө байхгүй шүү дээ. Чи тэгээд энэнийг хэлээгүүдээ оройд иж хэлж байгаа даач санаа зовох шаардлага ерөөсөө байхгүй. Энэ бол чиний өөрийн чинь л сонголтын асуудал байхгүй юу гэд ялангуяа эдгээр чинь австрал хүмүүс байгаа байхгүй юу. За намайг урд нь хална гэж зүтгэдэг тэр хоёр хүн австрал хүмүүс биш байсан. Нэг нь Солонгос нөгөөх нь Африк гаралтай. Тийм.
Бидний тэр соёлын юу гэж бас өөр тий. Маш өөр, бүрст амар өөр гахгүй. Австралчууд ч нь болохоор яг миний яг одоо удирддаг, яг удирдлагын доор нь ажилладаг баг хамт олон ер нь ихэнхдээ цагаан австралчууд. Би тэгээд нөгөө нэг яг тэр өдөр хэлэхээс өмнө бүр амар тийм айцтайсан байхгүй, нэг тийм айдаг штэ. Айсан мэдрэмж, миний буруу мийгээд байгаа юм шиг мэдрэмж төрөд идэг штэ. Буруу биш юм шиг хэрнээ. Тэр л тест хамгийн эмэгтэй хүн хамгийн онцгой мэдрэмж байгаа байхгүй. Энэ чинь хамгийн гоё мэдээгээ. Уг нь бол хамгийн excited маягаар хэлнэ штэ. Тэгэхэд чинь яана уучлаарай би жирэмсэн болчлоо гэдэг утгаар хэлэх гэж байгаа юм шиг тийм бодогдоод тий. Тэгэл нөгөө бясалгалаа хийж манифесташн хийж дарахтаа тэгэл хийсэн чинь манай дарга oh my god бүр амар баяртай хүлээж авсан заяо. Бараг нүдэнд нь нулимс цэлэгнээд өөрөө нөгөө хоёр тинэж үеийн адаж тинэж биш юм байна. 14-тэй 11-тэй хоёр хүүхэдтэй. Тэгээд угаасаа айгүй нөгөө харилцаа амар сайтай байхгүй. Тэгэл ч амар баярлал oh my god за тэгвэл одоо чи одооноос ахуулаа жоохон take it easy болоорой чи амар их ажилтгийч нүгдэж байгаа ачаал багасгаарай. Тэгэл ингэж хэлж ярьж дуусныхаа дараа тэгэл намайг хэр удаа авахыг хүсэж байгаа хизээ тэтгэрээ авахыг хүсэж байгаа хоёлаа чиний нөгөө нэг одоо чиний альбом тушаалыг чинь хэн авах хариуцах энэ төр гэдгээ би ингэж санаа зовоод байгаа байхгүй тэгсэн чинь that's nothing to worry for you тэр бол чиний асуудал бол биш тэр бол миний асуудал би чиний менежер гэдэг утгаараа би тэрийг зохицуулна чи тэрний санаа зовох ерөөс асуудал ерөөсө байхгүй чи багаа сайхан удирдах жагаал ажлаа сайхан хүлээлгэл өгөхөд болно эрүүл байхад л хамгийн чухал шүү гэж ерөөсөө яг над дээр бүх анхаарал нь ирж байгаа байхгүй тэнгуү чинь би барыг шокнд орж байгаа юм чи тэрнээс гадна бүр амар тийм surprising бас нэг ингээд амар гоё ингэж юм гарч ирсэн нь манай менежер яг тэгж хэлсний дараа I was actually gonna tell you би чамайг нөгөө нэг альбом тушаал ахиулах тийм promotion case явагддаг байхгүй юу. Тэрэнд оруулъя гэж би чамайг бодож байсан. Би чамайг promotion оруулах гэж байгаа шүү гэдгийг одоо энэ боломжийг ашиглаад хэлчихье гэж байгаа байхгүй юу. Тийм, тэнгууд нь би яасан би тэг жирэмсэн хүн тэг би нэг жилийн жирэмсний одоо ингээд декрет аваад ингээд явчихад болох юм уу гэсэн чинь why not? Яа болдгүй. Зөнөө хүмүүс тэгдэг шүү дээ. Энэ яг нөгөө нэг тийм юу өөр гадаа штэ нэг тийм сэтгэхүй өөр байгаад нь штэ тий яагаад эмэгтэй хүн өөрөө эмэгтэй хүн өөрөө нэлээд өндөр альбан тушаал хашдаг хүн гэдэг утгаараа эмэгтэй хүнийг саппорт хийдэг штэ тий нэг дэмжиж байгаа байхгүй тийм болохоор яг нөгөө нэг Deloitte PwC хоёрын энэ бол байгууллагын ялгаа бол биш байхгүй юу энэ бол ерөөсөө л удирдлагуудын ялгаа яг миний ажиллаж исэн тасгийн удирдлагуудын ялгаа нэг тийм үг гэдэг штэ хүмүүс компаниасаа явдаггүй орхиж явдаггүй менежер орхиж явдаг гэдэг тий удирдлага орхиж явдаг гэдэг тэр бол өстой яг бүр яг үнэн байгаа байхгүй тийм болсон байт юм аа it was amazing тэгэл би чинь ерөөсөө нөгөө нэг яг ингээл гарч ирснийхаа дараа бодож байгаа байхгүй вау эн чинь бас ингээд тодорхой хэмжээний нэг trauma надад ингээд үлдээсэн байсан байна тэр trauma-гийн би бас ингээд одоо ингээд нэг тийм өөр ингээд байдлаар дарчлаа. Тэ ингээд тэр бас тийм эрүүл тийм харилцаанаас гарч ирсэн хүн байж тээ тэр нөгөө тааш. Тэгээ бид нар чинь нөгөө одоо ингээ өөрийнхөө culture-ш эмэгтэй хүн амар их sacrifice хийгээл ингэх хэрэгтэй. Тэнгүүд дараагийн эмэгтэй хүнээс их тэрийг өсөд идэх тэ. Би ингээ төрөөл маргааш нь орсон гээл тэрийгээ дараагийн хүнээс нэгтгэх ч юм уу тэ. Тэнгүүд одоо ингээ next time та ингээ удирдлага болоод дахиад таны доотлын хүн жирэмсэн болоход таны хандлага бол шал өөр байх байхгүй тэ. Харин тэр нэг ийм систем ялангуяа Австралийн надад тэр ийм гэр бүл төвтэй тэгээ тэр ингээ тогтцсон байгууллагт ялангуяа том байгууллагад ингээ тогтцсон байгаад байгаа юмнууд нь надаас айгүй гоё. Тийм. Цаанд карьер төлөөлж ингэж амьдраланд харахад айгүй айгүй гоё. Тэгээд буцаад ороход ингээд эргүүлээд ингээд ажилд ороход бас ингээд чи яг энэ ажлаа хиймээр байна уу? Эсвэл чи өөр юм хиймээр байна уу гэдэг тийм гоё асуултууд гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр чин одоо нэг хүүхэдтэй байж байгаад хоёр хүүхэдтэй ингээд болчингууд чин нөгөө ээж хүн гэдэг хүний утгаар ачаалал ингээд нэгсэж байгаа шүү дээ. Би чинь одоо жишээлбэл бүтэн цагаар ажиллаж исэн. Буцаж орохдоо би бүтэн цагаар ажиллаж чадах уугүй юу гэдэг чинь амар тийм том асуудал байгаа байхгүй юу тий. Тэнгүүд чинь миний урд нь хийжсэн ажил магадгүй бүтэн цагаар ажиллах боломжтой. За хэрвээ би хагас цагаар ажилламаар байх юм бол надад ямар ажил тохиромжтой вэ? Тэрийг одоо надад байгууллага дотроо олж өгөх. Дээр нь одоо манай одоо удирдлагууд тэрэн дээр ингэж амар тийм тусалж ажилладаг гэсэн үг. Иймэрхүү юмнуудыг хүнтэй амар сайн ярих хэрэгтэй юм бэлээ. Чиний experience ямар байсан? Тэ ялангуяа цагаан австрал хүмүүстэй тэ чи яасан гэж мэгчлээ. Одоо тэгээд би ингээд аюул олон хүмүүстэй ингээд ярьж байхад нэг одоо хамт ажиллаж байгаа хүн маань
буцаж орж ирэхдээ ганцхан өдөр ажилласан гэж байгаа. Ганцхан өдөр, 7 хоногт 1 өдөр. Тэгээд 3 сарын дараа 2 өдөр болгоод. Дахиад 3 сарын дараа 3 өдөр болгоод. Тэгээд аажмаар ингээд нэмээ явж байгаа байхгүй. Би бол хизээч толгойтой 7 хоногт 1 өдөр ажиллана гэсэн тийм юм толгойд ерөөсө буухгүй байхгүй you know. So everything is possible. Харин тэг яг жоохон racist юм шиг сонсогдчих магадгүй ч яг ингээд бүр яг амьдрал дээр бол яг тэр байгаад идэх те бүр харин одоо ингээд зоологийн компани золоо жишээлбэл би хизээч компаниасаа одоо 6-аас хойш гарахгүй гэдэг жаахгүй. Яа гэх юм бол анханасаа би ингээд Япон хүн одоо нөгөө японочууд нь болохоор 11 12 гэж ажилласаа гардаг гинэ. Одоо ингээд өдөр болгоо орой шөнө болгоо одоо ингээд ажиллаж байгаа. Япон калчер чинь бүр галзуу штэ. Яг ингээд бүр ингээд нийгмээрээ бас тэрийг ингээд тэгжиж л айгу сайн ажилт ингээд хүлээн зөвшөөрүүлээ сурцсан гэх юм уу. Тэгээ үр дүн адилхан байгаа бол би 5 цагтаа л гарах хэвээр. Тэгээ золоо яг тэгж ярьж байгаа байхгүй. Тэгэнгүүт угаасаа л бидний нөгөө ард байгаа юу гэдэг лээ одоо этнисити гэдэг юм чинтэй байгаад байгаа учраас жигнэсээ яг энэ тэр юмыг ойлгох зөвхөнтэй ажиллана гэдэг бас айгүй өөр юм байна да гэж би сурч лээсэн. Оо айгүй өөр. Тэгээ дээрэс нь бид нар чинь нөгөө нэг сэтгэл зүй гэдэг юм аа бас хандлага гэдэг юм аа одоо байнга ингээд нэг шалгаж амар байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхгүй бол бид нар чинь нөгөө нэг мэдгүй л яваад байдаг шүү дээ. Тэгэл чимээгүй л яваад байдаг тий. Зөвшөөрөл тий. Тийм. Тэгээд тэр чинь одоо цалин дээр гарч ирж чинь яаж промошн авдаг вэ гэдэг дээр гарч ирж чинь хин хэнийг нь яаж юу нь бол байгууллага дотор өсдөг вэ гэдэг дээр гарч ирж чинь бүх юм ерөөсөө яг хүнээс ингэж асуухаас яг ингэж асууж маш сайн мэдээлэлтэй байхаас шалтгаалаад байгаа байхгүй. Гэтэ хамгийн гол нь яг хинээс нь асуух гэдэг чинь бас амар чухал зөв хүнээс нь тий. За би нэг одоо жишээлбэл энэтхэг гаралтай байх юм бол энэтхэг хүнээсээ л байгууллага дотор ажиллаж байгаа энэтхэг хүнээсээ л асуугаад авах юм бол магадгүй нөгөө энэтхэг хүн нөгөө энэтхэг сэтгэл нэг тиймэрхүү л хариулт өгöd байна. Тэгэхээр чин бид нар чин Австрали улсад Австралийн хөдөлмөрийн зах зээл дээр Австрали байгууллагт Австрали школтой ийм байгууллагт уг нь бол ажиллаад байгаа шүү дээ. Тэ? Тийм болохоор золооч гэсэндээ хичнээн Япон удаа тутлаа байлаа гэд Австралид байгаа гэдэг утгаараа эднэр чинь хардаа бид нар л өөрөө өөрсдөө баундари үүсгэж бид нар л өөрөө өөрсдийнхөө төлөө ингэж зогсохгүй байх юм бол хинч бидний төлөө зогсохгүй л байгаа байхгүй. Хоёул яг нэг эмгтээчүүдэд нэг тийм карьерийн тастаа бас нэг дугаар хийлээгүй. Туяагч Oh my god, we can talk so much. Тэр хэсгээс нь амар суралцмаар дөө. Би бол ингээд аягүй хүлцэнгөө. За ер нь дандаа ингээд те би одоо болоог байгаа юм чинь ч юм уу те. За надтай адилхан ингэж байгаа юм чинь гэд дандаа тийм бодолтой юу аягүй тийм Монгол сэтгэлээ яваад байгаа байхгүй юу. Миний яс үндэстэй тусаар Монгол маань өрсөлдөд. Тэрийг бол би ерөөсөө үнэхээр миний карьер коучинд суугаад сууж байгаа шав болгоноос харж байгаа. Амар мундаг, амар чадвартай гэдгийг ерөөсөө байнга дараастай, байнга хоошоо суугаастай. Би болохоор ерөөсөө Австрали школоор өссөн байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл би яг нөгөө нэг хамгийн анх ингээд ажиллаж исэн байгууллага маань бүтэн зэрэг ажиллаж исэн байгууллага маань Австрали элчин сайдын юм болвол ингээд таарчингууд чинь бүтэн Австрали удирдлагын доор бүтэн цагаан Австрали хүмүүстэй ер нь их дипломатууд чинь ерөөхдөө цагаан Австрали хүмүүс байгаад байдаг байхгүй юу. Нэг тийм этник гэхээсээ илүү ялангуяа цагаан Австрали хүмүүс. За тэр хүмүүс чинь ингээд нэг шал өөр байдлаар ингэж өдөрддөг гийг нь би ингээд сурчаад бүр жоохон бахасаа тий 24 настайхаасаа тэгээ яг тэр школоор ингээд явчингууч миний сэтгэл зүй болон харах хандлага ингээд амар шал өөр ингээд байгаад байгаа байхгүй. За тэрийгээ ингээд монголчуудаа ингээд хуваалцлаар манай монголчууд хийж болт юм уу гэдэг. Хит хоош суусан байдалтай байгаад ерөөсө боломжийг олж харахгүй байхгүй. Өөртөө боломж бий болохгүй байна гэсэн. Тэр талаар нэг хөөхтэй төрүүлж. Би одоо ингээл яг нэг нөлөөлөг юм шиг нэ. Миний ингээ хумс би одоо шууд төгсөөд ажиллана гэдэг плантай ажилласан шүү дээ. Тэгвэл за одоо ингээд хөөхт орж ирэхээр чинь гэп үсээд дахиад нөгөө нэг ихтгэл өөртөө ихтгэл гэдэг чинь нэг шат ингээд бууж магадгүй гэж юу нь бол боцохгүй одоо ч яах вэ гэлээ би юун дээр анхаараа тэгэхээр тэр талаар дөхөж ирэхээр нь хоёлаа тасна эмгтээчүүдэд нэг жоохон motivational speaker ажил хийгээрэй. Don't worry, I'll coach you in your career. За хоёлаа одоо гиснийхээ тухай яриа. Hello. Одоо нөгөө hypnobirthing гэдэг рүүгээ буцаад очих юм бол та одоо юу ингэж яг тодорхойлж хэлвэл hypnobirthing гэдэг маань ерөөсөө л бидний нөгөө нэг байглаас заяасан тэр чадвар эмэгтэй хүн төрдөг шүү. Төрж чаддаг, төрөх гэж бид нэр бүтээгцэн гэдэг тэр одоо нөгөө нэг юг эргүүлэн бид нарт ухамсарлын байдлаар ойлгуулж итгэл сэтгэлийг нь одоо бий болгоод байгааг нэг тийм техник байхгүй юу? Яг нөгөө нэг өөрийнхөө бодлын хүчээр ингээд болж амжаагүй байгаа одоо төрөх процесс удирдах нь шүү дээ. Хүүхд маань яаж өсөх үү?
тий. Би одоо хүүхдээ яаж төрүүлэх үү гэх мэтчлээ. Энэ болгоныг өөрийнхөө сэтгэл зүйн хувьд ингэж бэлдэж эхлэхийг ер нь hypnobirthing гэж хэлээд байгаа байхгүй юу. За тэгээ дээрэс нь стресс гэдэг юмыг ер нь айгүй тийм сайн менеж хийж удирдах сурдаг hypnobirthing техникээр дамжуулаад за тэр нь бол ерөөсөө л амьсгалын дасгалууд бясалгал гэсэн үг шүү дээ. Одоо pranayama гэж ярьдیں۔ За тэр амьсгалын дасгалууд чинь болохоор дахиад нөгөө